хамгаалан тэтгэгч мөнхийн эзэн. Өндөр улсын зүг би хараах харцаа бэлчээн миний тусламж хаанаас ирэх бол хэмээн горилон харавч хөх тэнгэр хөрс дэлхийг бүтээсэн мөнхийн эзнээс л миний тусламж ирдэг болоо. Чамайг тэр бүдэрч унахад өргөхгүй, чамайг тэр харж хамгаалахдаа үүргэлэн зүрмөглөхгүй. Харалта Израиль улсын хамгаалагч тэр нь хизээж дугхийн зүрмөглөхгүй, хизээж унтаж нойрсохгүй. Мөнхийн эзэн бол чиний хамгаалагч болоо. Мөнхийн эзэн бол чиний баруун гарт байгаа халхавч сүдрэгч болоо. Тиймээс жин үдийн нарны туяанд чи хордохгүй. Гүн шүний сарны гэрэлд чи зохиулахгүй. Ярой муу бүхнээс мөнхийн эзэн чамайг хайцаалах болно. Амь насыг чинь тэр авран хамгаална. Гадаа гарсан ч гэрт орсон ч мөнхийн эзэн чамайг хамгаалах болно. Эм мөчөөс эхлэн үеийн үед үргэлжид тэр чамайг хамгаална. Мөнхийн эзний сүм оршин буй Иерусалим хот. Мөнхийн эзний сүм рүү очицгоё хэмээн тэднийг хэлэхэд би баяр хөөртэй болсон. Иерусалим хот минь тийхүү бид ирээд хэрмийн чин дотор зогсоож байна. Иерусалим бол юм бүхэн ойр өөр хоорондоо бат нэгт холбогдсон хот. Тэр хотын зүг Израилийн овог аймагуд буюу мөнхийн эзний овог аймагуд зорин очдог болоо. Өөрийнх нь нэрийг тэд талархан магтаж байхыг мөнхийн эзэн Израилийн ард түмэнд тушааж хэлсэн болоо. Шудраг ёсны үндсэн дээр засаглан захирах эрх бүхий эзэн хааны ширээг Давид хааны үр садын хаан ширээг тэнд тохинулан байрлуулсан болоо. Иерусалим хотод инх тайвныг ирүүлэхийг мөнхийн эзнээс гуйхтун. Иерусалим хот минь чамд хайртай хүн бүр өөдрөг сайн явах болтугай. Хэрмийн чин дотор амар тайван амьдрал цэцэглэж цайз бэхлэлдүүд чинь ай хавилгүй сүндэрлэн байх болтугай. Ах дүүс анд нөхдийнхөө төлөө би энэ үгийг хэлье. Иерусалим хот минь чамдаа би амар тайвныг хүсэж байна. Мөнхийн эзэн Израильчүүдийн өргөмжлөн хүндэлдэг ертөнцийн эзнийхээ сүмийн төлөө би Иерусалим хот чамдаа сайн сайхныг хүсэн өрөөе. Мөнхийн эзнээс өршөөл гуйсан нь өөрийнхөө ертөнцид залран буй мөнхийн эзэн таныхаа зүг би хандаж байна. Харалта зарц зэр эзнийхээ гарыг хардгийн адилаар шивгчин бүсгүй эзэгтэнхээ гарыг хардгийн адилаар бид мөнхийн эзэн ертөнцийн эзэн рүүгээ чиртэн харж байна. Тийхүү өршөөл инэрлээд үзүүлэх үеийг нь хүртэл түүний зүг бид горилон харж байна. Мөнхийн эзэн минь өршөөл хайраа бидэнд харуулаач. Өршөөл хайраа үзүүлээч. Учир нь гэвэл бид чинь басамжлал, доромжлол, хангалттай үзлээ. Хөнгөн хэлбэр амьдралтай хүмүүсийн дог тохуунд бардам зантнуудын басамжлал, доромжлолд зүрх сэтгэл маань дэндүү удаан нэрвэгдлээ.